Сайн байцгаана уу? Намайг хүрвэ гэдгээ би Улаанбаатар хотод байдаг сайн мэдээ Монгол Суглааны итгэгч байна. За өнөөдөр би та бүдэнтэй өөрөө одоо бурханд итгэж аврал авсан тухайга гэрчлэх гэж байна. Би эхлээд энэ Улаанбаатар хотод нэг сүмэд явж исэн. Христийн сүмэд. Тэр христийн сүмэд явж байхдаа бурхны тухай мэдлэгтэй болсон. Ямар ч гэсэн бурхан гэж байдсан байна. Тэгээд бурхан одоо царайн ганц хүүгээ ертөнц рүү илгээсэн. Тэр Есүст итгэвэл аврагдана гэсэн тийм зүйлүүдийг мэддэг байсан. Тийм учраас энэ ертөнцийг бүтээсэн бурхан байгаа учраас маш талархаад би үнэхээр ямар нэг хэмжээгээр зүгээр самсраггүйгээр нэг самгчангаас би болсон хүн биш, харин бурханы онцгой одоо бүтээл гэдгийг мэдсэн учраас маш баяртай. Тэгээд энэ бурханыг илүү таньж мэдхиймсэн гэсэн сэтгэлээр Библийг уншаад, сүм рүү яваад, залбираад одоо маш их итгэвчтэй итгэгч болсон. Тэгээд тэр хугацаанд яасан бэ гэхээр зэрэг хүн гим нүгэлтэй учраас одоо гим нүглээс аврагдах хэрэгтэй гэдгийг мэдсэн. Харин яаж аврагдах вэ гэдгийг бол тодорхой мэдэхгүй учраас сүмд сайн яваад, Библийг сайн уншаад, тэгээд маш сайн залбирч явах юм бол одоо болох юм байна гэсэн тийм одоо нэг ойлголттой болсон. Тэгээд тэр сүмийн пастор маань юу гэдэг вэ гэхээр зэрэг хүн үнэхээр гим нүгэлтэй. Тийм учраас одоо гим нүглийн гимших ёстой. Тэр гим нүглийн гимшвэл одоо аврал авнаа гэсэн тийм одоо ойлголт төрүүлсэн учраас одоо маш итгэвчтэй сүмийн гишүүн болсон. Тэгээд өглөө явж залбираад, орой явж залбираад, Библийг маш сайн уншаад, өргөлж гисэн өргөөл ингэж маш итгэвчтэй тэр ингэж явж исэн. Гэсэн ч гэсэн миний сэтгэл дотор одоо тэр гим нүглээс бүрэн чөлөөлөгдсөн тийм мэдрэмж байхгүй, мэдлэгч байхгүй учраас маш зовлонтой байсан. Эхлээд сүмд явдаг байхдаа би гимтэй, гимгүй хоёр оч гэсэн сайн мэдэхгүй байсан боловч харин сүмдэр очиод маш их нүгэлтэй хүн болсон учраас буйн гим нүгэл мөн бүр их нэмэгдсэн. Харин тэр гим нүглээс яаж гарах замаа мэдэхгүй байсан учраас маш зовлонтой болж исэн. Тэгээ харин нэг удаа манай нэг найз эмэгтэй өөр нэг сүм рүү яваад ингээд суглаандаа сайн ирэхгүй болсон. Тэгээд тэр хуучин сүмэд яасан бэ гэхээр зэрэг одоо энэ сүмээс ингээд гараад хүмүүс явах юм бол одоо төөрөлддөг. Тэгээд маш муу болдог. Хуучнаасаа ч дор болдог. Одоо энэ сүмээс явж болохгүй, буруу урсгалын сүмүүд бас байгаа. Тэр сүм рүү явж болохгүй, ингэл болохгүй, тэгвэл болохгүй гэсэн зөндөө тийм ярьдаг байсан учраас манай тэр найз маань одоо энэ сүмээс яваад тэгээ одоо буруу замаар явж байгаа. Тийм учраас би одоо энэ найзынхаа төлөө одоо ямар нэгэн сайн зүйлийг хийх ёстой. Энэ найзыг заавал буцааж энэ сүмд нь авчрах ёстой. Би миний хийх ёстой ажил бол бурханы өмнө энийг хийх ёстой байна гэсэн сэтгэлээр нөгөө найз руугаа байн уцтаад нөгөө найзаа авчрах гэж хичээсэн боловч нөгөөдөг ч юм бас яваад ирэхгүй байсан. Тэгэхээр дандаа уцтаад сүмээс өөр газар уулзаад байсан. Тэгснээр өөрөө нэг сүмд явж байгаа гэж ярьсан. Тэгвэл тэр сүм дээр чи би очиж болох юм уу гэж асуусан чинь үгүй чи очиод үзэхгүй юу гэж тэгж хэлсэн. Тэгээд тэр сүм дээр хоёулаа очихоор шийдээ. Тэгээд энэ одоо энэ явж байгаа энэ сүм рүү анх удаа ирж үзсэн. Өглөөний 9 цагаас хичээл Библийн хичээл хийдэг гэсэн учраас тэр хичээл суух санаатай. Тэгээд одоо хичээл дээр ямар ч гэсэн ирээд суугаад үзье гэж бодоод тэгээд анх удаа энэ сүм рүү ирсэн. Тэгээд ирээд гэсэн чинь хэдхэн хүн суучихсан Библийн хичээл хийж байсан. Тэр үед Лук номын 10 дугаар бүлгээс одоо хичээл хийж байсан. Тэр үед ямар хичээл хийсэн бэ гэхээр тэр 10 дугаар бүлэг дээр Иерусалимаас Ерихо руу нэгэн хүн явж байгаа дээрэмчдийн дунд ороод дээрэмдүүлээд амьтад төдий үлдсэн тийм нэг хүн байсан. Тэгээд тэр хүн амьтад төдий үлдсэн байгаа үед дэрэгдүүр нэг тахилч хүн яваад өнгөрсөн. Дараагаар нь Леви хүн яваад өнгөрсөн. Ингээ хоёр хүн яваад өнгөрснээр дараагаар ямар ч хамаагүй өөр замаар явж исэн нэг самар хүн түүнийг хараад тэр хүнийг маш их өрөвдсөн. Тэгээд ирээд тэр шархан дээр нь тос дарс асгаад тэгээд туусан дээрээ тэгнээд дэм бодолд авчирч асарчээ гэсэн тийм одоо Библийн хичээл явж исэн. Тэгээд тэр Библийн хичээл донд хичээл дууссаны дараагаар тэр пастор сууж исэн хүмүүсээс энэ одоо дээрэмдүүлсэн хүн, Леви хүн, тахилч хүн, самар хүн, дөрвөн хүн гарч ийн. Та өөрийгөө аль хүн гэж бодож байна уу? Аль хүн вэ гэж асууж ирсэн. Тэгээд тэд сууж исэн зарим хүмүүс нь би самар хүн, зарим нь би тахилч хүн, юу дээрэмдүүлсэн хүн,
чинтэй таарсан дээрэмдүүлсэн хүн гэж ингэж ярьж байсан. Тэгэхээр маш сонир санагдаад надаас асуухаар та аль нь вэ гэж асуухаар мэдээж би самар хүн шүү дээ. Самар хүн л одоо болох гэж би Есүс итгэсэн. Одоо хүмүүс туслахын тулд ямар нэгэн сайн зүйлийг хийхийн тулд одоо Бурханд итгэдэг маш сайн хүн болох гэж ингэ сүмж явж байгаа учраас би самар хүн шиг болох гэж байгаа учраас би самар хүн гэж ингэ шууд хариулсан. Тэгээд тэр дараагаар нь хичээл дууссаны дараагаар та наашаа ирээрээ би танд сайн мэдээ ярьж өгье гэдэг пастор хэлсэн. Тэгэхээр энэ юу сайн мэдээ юм болоо? Би чинь Есүс итгэдэг сайн мэдээ сонссон. Би итгэж хүн шүү дээ. Надтай юу сайн мэдээ ярьд юм болоо? Би Библи гайгүй сайн уншдаг учраас мэддэг учраас энэ пастор гээд байгаа нөхөртэй бол ямар ч хэлсэн жоохон битгэлцэн адилхан Библи уншиж байгаа юм чи Библиэр байгаа юм гэж яриа шүү дээ. Би мэдчихэл байгаа юм гэсэн тийм сэтгэл дотор бодогдож ирсэн учраас тэр хүн дээр очиод тэгээд нэг ширээ тавиад өмнөө суулгаад надад Библи гаргаад надаас хамгийн түрүүнд асуусан зүйл юу вэ гэхээр зэрэг та нүгэлтэй юу гэж асуусан. Тэр нүгэлтэй шиг шууд асуухгүйгээр жоохон бодсон бас мусаатай гар бодоод юу лээ тэгж өөрөд нь хүн асуугаагүй учраас анх удаа тэгж асуусан учраас жоохон гайхсан. Би нэрээ Есүст итгэж байгаа юм чинь нүгэлгүйч баймаар. Тэгтэл өдөр хүн нүглээ гимшээ залбирч байгаа бодохоо нүгэл баймаар ч юм шиг. Тэгвэл сонин мэдрэмж төрсөн учраас миний нүгэл хагсан байхгүй гэж ингэж хариулсан. Тэгсэн чинь тэр пастор та тэгвэл одоо таны тэр гим нүглийг чинь хагсан байхгүй гэж одоо хаана тийм Библиэлд бичсэн байна? Библиэлд хаана байна гэж би асуусан. Би тэр Библиэлд тийм юм одоо мэдэхгүй учраас юу ч хэлж чадахгүй байсан. Тэгээд одоо нөгөө пастор чинь дахиад нэг одоо Библийн нэгээд ишлэл намын 20 дугаар бүлгийн 15 дугаар ишлэлийг уншсан. Тэгээд тэр ишлэл дээр юу гэж байсан бэ гэхээр хэн нэгний нэр амийн номонд бичигдсэн олдохгүй бол тэр хүн галтнуур таягдсан байна гэсэн. Ийм ишлэл уншсан. Тэгэхээр нь жоохон бодсон. Гүнэрийн чи юу вэ? Тэр амийн номонд та ямар хүний нэр бичигдсэн гэж бодож юм гэж асуухаар гим нүгэлгүй хүний нэр бичигдсэн. Тэгвэл таны нэр бичигдсэн байх уу? Тэгэхээр би хагсан байхгүй нүгэлтэй хүн болцсон учраас тэнд байхгүй юм шиг санагдаад жоохон аймаар сэтгэл төрсөн. Тэгээд үгүй энэ чинээр юу гэсэн үг вэ гэж ингэж бодсон. Тэгээд тэр удаа одоо нэлээд хідэн Библийн гişлэлээр надад одоо юу одоо ярилцсан. Тэгээд ярилцчих хооронд бас тоолго намын 21 дугаар бүлэг дээр галтан могой хүрэл могойн тухай ярьсан. Тэгээд одоо эзний эсрэг хүмүүс гомдлож нүгэл хийсэн учраас эзэн галтан могойнуудыг илгээсэн гэсэн. Тэгээд галтан могойнуудыг илгээсэн үед одоо тэр галтан могойнуудыг зайлуулах ёстой байсан боловч харин Мосе эзэн галтан могойнуудыг зайлуулаарай гэж хэлээгүй харин галтан могой хийгээд шургаагны оройд байрлуулаарай гэсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл энэ дотор Бурхны хэлэх гээд байгаа сүнслэг утга байгаа. Энэ шургаагны оройд үйлгсэн хүрэл могой нь болохтой зэрэг загалмайд цовдлогдсон Есүс юм аа. Энэ нь одоо энэ Бурхны үгэн дээр гарч байгаа сүнслэг утга байна гэж ингэж хэлсэн. Тэгэнгүүт би энэ Бурхны энэ үгэн дотор энэ Библиэл дээр чинь сүнслэг утга гэдэг нэг юм байд юм байх нь шүү дээ. Тэгвэл би энэ сүнслэг утгыг мэдэхгүй байгаа юм биш үү гэсэн тийм одоо ойлголт төрсөн учраас за ямар ч гэсэн жоохон сонсоод үзэх нь дээр юм байна гэсэн тийм ойлголт төрөөд тэгээд та одоо дахиж ирмээр байна уу? Та маргааш завтаа юу гэсэн үг завтаа би ирья гэд. Ингээд дахин одоо уулзаа хоёр удаа энэ тогтоосон цагт нь ирээд ингээд сонссон. Тэгээд 2007 оны 12 сарын 2-ны өдөр бүтэн сая өдөр байсан. Тэгээд хуучин цуглаан руугаа явхааргүй шийдээ. Тэгээд энэ одоо явж байгаа цуглаан дээр ирээд бүтэн сая өдөр номлон сонсож байгаа үед үнэхээр би энэ нүглийнхаа төлөө яаж ч хичээж залбирч Библи уншиж өргөл өргөсөн ч гэсэн би аврал авч чадахгүй юм байна гэдэг тэр үннийг мэдээд үнэхээр тэнгэр газрыг хүнд зориулж бүтээсэн Бурхан эзэн бас энэ авралыг ч гэсэн хүмүүсийн төлөө авралыг бүтээгээд тавьчихсан. Энэ авралын бэлгийг шууд хүмүүс хүлээж аваад тэр авралын бэлгийг үнгүйгээр нэгүслэр
өршөөлөөр авах ёстой ийм аврал байсныг харин мэдхгүйгээр би ямар нэгэн зүйлийг хийгээд сайн хичээж хийгээд сайн зүйлийг хийгээд ингээд бурхантай адилхан болчоо ингээд бурханы оронд орох юм байна гэсэн энэ ойлголт байна. Үнэхээр буруу байсан. Харин бид нар энэ дээрмчинтэй тааралдаад дээрмдүүлсэн амьтад гэдгийг үлдсэн хүн шиг үнэхээр энэ гимнүглийнхэн төлөө би юу ч хийж чадахгүй юм байна. Ямар ч зүйл хийгээд ямар ч тус болохгүй юм байна гэсэн тэр үннийг олж мэдэх юм бол Есүс самар хүн гэдэг нь Есүс байсан. Харин би Есүстэй адилхан самар хүн шиг болоод сайн зүйлийг хийгээд авралыг авах юм бодсон боловч энэ нь үнэхээр өтөхгүй юм байна гэдгийг ойлгосон тэр цагт үнэхээр энэ Бурханы бэлтгэсэн авралыг үнэгүйгээр нэгүслэр хүлээж авч ингэж авралт хүрсэн учраас өнөөдрийн хүртэл энэ Бурханы ариун сүм дотор үнэхээр Бурханаар ариусгагдж зөвтгөгдөж зөвтгөн болоод итгэлийн амьдралаар амьдарсан энэ цаг хугацаа миний амьдралын бүхий л үеийн туршид олж авсан хамгийн эрхэм нандин эрдэнэ болсон ийм одоо зүйл болсон учраас энэ авралын сайн мэдээг үнэхээр бусад ойлгохгүй байгаа, мэдэхгүй байгаа, үнэхээр сүмд яваад энэ гим нүглээсээ өөрийн хүчээр салчих юм шиг, сайн болоод салчих юм шиг бодож зовж байгаа бүхий л хүмүүс энэ үннийг мэдээсээ нүний мэдлэг рүү Бурхан ирээсэй гэдэгтээ яг адилхан Бурханыг тэр хүсдэг зүйлийг бас би хүсдэг болсон учраас энэ үннийг хүмүүс бас мэдүүлэхийн тулд өнөөдөр ч гэсэн одоо гэрчлэл хийх сэтгэл байна. Харин би өөрийгөө харах юм бол юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй ээжиж би ямар ч юм ярьсан тус нэмэр болохгүй боловч харин Бурханаас надад өгсөн сэтгэл, Бурханаас надад өгсөн аврал, Бурханаас надад өгсөн сайн мэдээ байгаа учраас үнэхээр одоо энэ зүйлийг бусдад ярьж өгөх нь Бурханы хүсэл юм байна. Энэ сайн үнний сайн мэдээний нууц дотор Бурханы хүч байдаг, үнний мэдлэг байдаг учраас энэ үнний мэдлэг рүү бүх хүнийг ирээсэй, бүх хүн аврагдаасаа гэж хүсдэг. Бурханы хүсэл нь энэ жинхэнэ хүн төрлөختнийг хайрлсан Бурханы хайр юм а гэдэг нь үнэн байсан. Тэгэхээр энэ үнний сайн мэдлэг рүү одоо бусад хүнийг удирдах, эргүүлэх тийм надад чадал байхгүй ч гэсэн зүгээр энэ сайн мэдээг илэрхийлж гэрчилж амьдрах энэ одоо сэтгэлийг өгсөн Бурхан эсэнд маш талархаж байна. За ингэ та бүхэн сонсож өгсөнд баярлалаа.